Өдрийн мэндэ. Би өнөөдөр бүр нэг шал өөрчлөлт хий гэж бодлоо. Яагаад гэвэл миний интернетээр нөгөө хичээл заадаг криптогийн хичээл маань энэ хичээлнээс их өөр. Тэгээд миний зүгээр гэртээ хобби, миний өөрийн дуртай юм бол тэгээд зүгээр хүүхдийн тоглоом нэгдэг. За энэ бол мэдээж одоо хүн болгон л тэгээд зүгээр хүүхдийн тоглоом ихэд идэг болцсон байлээ тийм ээ. Тэгэхээр би олохдоо зэрэг жоохон куклэл дагнаж нэгтэй. Тэгээд өнгөрсөн жилэл ер нь бол минь намайг мэддэг хүмүүс чи наадах куклээ хичээл болгоод заагач тэгвэл бас хүмүүс сурна штэ. Тэгээд идэг байхгүй. Тэгээд зориглож чадахгүй л байгаад байсан. Тэгээд энэ 100 ер нь бодож жаад нэр энийг оролдоод үзье гэж бодлоо. Тэгээд хэдүүлээ нэг куклдээ нэхэл үзье. Тэгээд хэрвээ хүмүүс таалагдаад, та нар таалагдаад тий та нар ингээд дагаад ураагаад нэхээд, сураад тэгэх юм бол цаашгаа үргэлжлүүлээд явна. Тэгээ яг миний хичээлийг бодвол энэ нэлээ хэцүү юм байна. Тий одоо нөгөө нэг гэрлийн тааруулна, утсаараа бичлэг хийн. Тэгээд нэгч яах хоорондоо ярина тий зөвхөн хүн зүгээр нэгч яахтаа бол зүгээр хаач хамаагүй суугаад хөвтөөд нэгчдэг тийм үү. Тэгэхээр чи энд бол ерөөсөө яг л нөгөө гэрэл мэрэл бүх юм таарад хүмүүст айгүй боломжтой байхаар тайлбарлаж нэхэн. Тэгээ заримдаа өөрөө буруу нэхэн. Нөгөөтгөө хөвөх хэцүү гэх мэтчлэнгээр ийм зөндөө олон асуудал байд юм байна. Тэгэхээр мэдээж ихний хичээлүүд бол одоо миний зүгээс нэлээ алдаатай юм гарч магадгүй. Гэхдээ та нар намайг өршөөнө үз. Дараа нь ингээд саад яваад авах. Би зүгээр YouTube дээрээс зөндөө олон хичээл үздэг. Зүгээр ямар алдаа гараад байдгүй гэвэл хэл мэдэхгүй болохтой зэрэг тий одоо жишээлбэл орос хэлтэй англи хэлтэй ч гэдэг юм уу испани хэлтэй ч гэдэг юм уу турк хэлтэй хүмүүс бол шууд ингээл тэр нэгж байгаа маструудын хичээлийг үзээл тэгэл ойлгоод явчихна гэсэн үг. Хэл мэдэхгүй хүмүүс болохоор заримдаа одоо нөгөө нэг тэр нэгж байгаа хүн би одоо жишээлбэл түрүүчийн нэхэлтэн дээр ингэж алдсан одоо би энийг ингэж хийвэл зүгээр гэж санагдлаа гэд яриад өнгөрцөн юмыг ойлголгүй өнгөрчдөг. Тэгээ зарим юмн дээр одоо яадаг тий алдаа гаргадаг гэсэн. Тэгээ би бас монгол хэл дээр хүмүүс зөндөө л олон хичээл орд юм байна. Тэгээд би яг энэ куклээр нь дагнаа та нарт кукл яаж нэх тухай заагаад өгье гэж бодлоо. За би өнөөдөр болохоор зүгээр л тайлбарлая. Тэгээд дараагийн хичээл дээрээс ерөөсөө ингээд шууд нэхэд эхэлнэ. За энэ миний нэгсэн куклдэнүүд иймэрхүү л одоо яг л нөгөө л интернет дээр байдаг куклдэнүүд тий. Схемийн заримдаа шууд интернетээс авна, зарим нь болохоор шууд YouTube дээрээс авчдаг. За одоо жишээлбэл энэ нэг юм хөрхэн жижигэн кукл байгаа. Тэгээ зөндөө олон хүмүүнд өхөө нөгөө тэгээд ингээд яатсан. За энэ бол зэрэг арай жоохон хүнд гэх юм уу та тий нэлээ хүнд куклнуудын тоонд ордог. Малгай толгойтой тий. За тэгээд өнөөдөр би ямар энэ жижигхэн куклыг хамгийн одоо энгийн нэхэлттэй куклыг та нарт нэххийг зааж өгнө. Тэгээ энэ хамгийн энгийн амархан гэсэн үг. За тэгээд ямар утаснууд би хэрэглэх вэ гэвэл энэ Туркийн Ярнард джинс гэд энэ утаснуудыг хэрэглэнэ. Тэгэхээр ер нь бол би энэ утсанд айгүй дуртай янз бүрийн утаснууд оролдож үзсэн. Гэхдээ энэ утсыг одоохондоо яг надад хамгийн зөв таалагдсан утас нь. Нэгдүгээр хоёрдугаар гэвэл бид нар чинь дандаа хүүхдэд зориулж байгаа. Тэгээ хүүхдүүд чинь тэврээд унтана, үүнсэн, даална, сонирхолтой юм болно тий. Тэгээ хэртэй. Тэгээ хэртэйвэл одоо цэвэрхэн угаачдаг. Тий ийм утас олох хэрэгтэй байсан. Тэгээд энэ утсыг олсон маа. За тэгээд өөр зөндөө гой утас байд юм билээ. Энэ будаг модог гарахгүй. Тэгээ айгүй зөөлхөн янз бүрийн харшил өгөхгүй ийм утас. За тэгээд тоглоомныхаа дотор талд нь чигтэг нөгөө нэг одоо хүмүүсийн дүүргэдэг тэгээд тоглоомод дүүргэдэг энэ гэдэг байна. За энэ болохоо зэрэг би нөгөө нэг тоглоомын дэлгүүрээс нь авсан байхгүй. Тэгсэн чинь айгүй үнэтэй байгаад байсан. Тэгээ эн чинь айгүй хордон штэ. Айгүй их орно. Тэгээ тоглоомын дэлгүүрээс авахаар тоглоомын гинэ одоо нэг гар урлалын дэлгүүрээс авахаар айгүй үнэтэйсэн. Тэгэхээр нь би юуны нөгөө нэг харшил тусгадаггүй гэдэг нэг
нөгөө дэрнүүд байдаг шүү дээ, тий, том. Тэгээ би бүр 60 120 тэй ч үл аюу том дэр авахд ураг жилдээ хөрчдөг. Тэгээ тийм шин дэр аваад дэрээ онгойлгол дэрнийхэн дотор талаас гаргаад авчихна гэсэн. Гэтэ нөгөө нэг зарим муу дэрнүүд бол айгу энэ ийм гоё биш байдаг. Ийм гоё биш. Тэгэхээр болж игэл жоохон үнэтэй сайн дэр авчихад бол хямдч тусдаг. Тэгээд нөгөө аюулгүй талаасаа айгу сайн. Тийм. За энийг бийш нь тавьчих. За дараагийнх нь мэдээж бидний хамгийн одоо гол бага зэвсэг бол зүв. За би анх эхлээд дөнгөж нэхэж эхэлж байхдаа бол ямар ч хамаагүй зүв авчаал нэгчдэг гэсэн тий. Одоо энэ ингээл ямар ч хамаагүй. Тэгээд дараа нь ингээд сайн зүв аваад нэхэхээр одоо нөгөө харьцуулаад үүсэж байгаа гэсэн үгтэй тий. Сайн зүв бол үнэхээр сайн байд юм бэл тий. Гаранд айгүй ихтэйхэн гогцоонууд гоё жигд гарна. Тэгээд ер нь бол айгүй айтайхан. Тэгэхээр яг эхлээд сурж байгаа хүмүүс бол ямар ч хамаагүй зүвгээр нэгж чаад сүүлдээ сурсныхаа дараа ер нь одоо гайгүй зүв авч нэхвэл тий аль алинда биеинд чамар нэхмэлэнд ч гэсэн чанартай болдог гэсэн. За дараагийнх нь болохоор энэ байна. Энэ болохоор бидний нөгөө нэг зүүнүүд чинь энэ ийм үзүүр нь ингээд мухар байдаг тий. Яагаад үзүүр нь мухар байдаг вэ? Бидний нөгөө нэг оёх хамар ам оёх нүдний давхраа мохроо гаргахад утсыг маань одоо урдаггүй гэсэн. За энийг нэг жижиг юм байгаа доо тий. Энэ болох тань зэрэг нөгөө юуныхаа нэхэмлийнхаа эц төгсгөл дээр төгжээ хийдэг. За дөнгөж анх сурж байгаа хүмүүс ийм төгжээтэй байхад айгүй зүгээр. Яг л нөгөө нэг одоо ингээд сайн сураад ирчихээр бид нар чинь зүгээр л утас тавиал нэгчдэг тийм үү. Эхлэл төгсгөл дээр утас, богинохоо утас тавиад өөрөнгөө утас тавиад. Дөнгөж эхэлж байгаа хүмүүс юм эсвэл жижигхэн хүүхдтэй хүмүүс чинь нэг өдөр харахад чинь нөгөө утсыг чинь суглаа тавьчихдаг. Тэгэнгүүт бид нар чинь нөгөө эхлэл төгсгөлөө алдчихна гэсэн. Тэгэхээр ийм төгжээтэй энэ нөгөө арзимертай хэмжээтэй байдیں۔ Нарийнхан бүдүүн гэд. Тэгэхээр аль болохоор ийм нарийнхан наран төгжээд яваад байна. Гэтээ зарим тохиолдолд ийм гарны ийм нөгөө нарийнхан ийм гарнууд нэхэхээр бас ийм төгжээ айгу төвхтэй л дөө. Гэтээ сурчна. Тэгээд явандаа ингээ сайн сураад ирэхээр бол утас тавиал нэгчдэг. Тэгээд ийм коноп, товч гэл ингээл одоо лент гэл юм зөндөө юм хэрэгтэй. За энэ одоо энд би нэг юм тавь тийм. Энэ бидний нөгөө нэг юу ба шархны лент байдаг шүү дээ тий. Ийм шархны лент, ийм утас. За энэ төмөр утас гэж хэлдэг шүү дээ тий. За энэ утас ямар хэрэгтэй гэвэл жижигхэн тоглоомн дээр бол энэ төмөр утасны шаардлага нэг их байдаггүй. Яагаад гэвэл жижигхэн тоглоомч угаасаа хөлн богинохон. Гэхдээ Google нэгж байгаа тохиолдолд Google-ний толгой ер нь харьцангуйгаар том байдаг. Яг л нөгөө доод талд нь янз бүрийн хувцас өмсгөхтэй зэрэг харьцаагаа алдагдуулахгүй учраас ер нь ямар ч схемэн дээр Google-ний толгой нөгөө биенээс арай том харагдаад байдаг. Тэгээд аяанда хувцас өмсгчтэй зэрэг хувцсныхаа нөгөө юутай хувцсныхаа нөгөө харьцаатай яг ингээд гой харагддаг. Зөв хувцсын тайлад тавьчихаар толгой нь том юм шиг харагдаад байдаг. Тэгэхээр тэр толгойг их биетэй залгахад заавалчгүй юм төмөр утас хэрэгэлдэг. Эсвэл 30 см гэл ингээл том Google нэхэд ирэхтэн зэрэг нөгөө бие даахгүй хөл нугараад байдаг. Тийм болохоор хөлөнд одоо жишээлбэл утас хийдэг жишээ. Эсвэл янз бүрийн цүнх мөнх нэхлээр нөгөө гараа хөөрхөн гэж цүнх мөнхөө барьдаг болохтой зэрэг бас утас хэрэг болдог. Тэгэхээр энэ бол ерөөсөө зайлшгүй шаардлагатай. Тэгээд тэгвэл та энэ шархны лентээр нь яад ингэвэл энэ нөгөө үзүүртэй байдаг шүү дээ тий. Энд чинь нэгэнтэй төмөр юм болохоор үзүүрийн ингээд шархны цагаан лентээр айгүй сайн боогоод тий ингээд гоё бэхлээд тэгээд хийч. Тэгвэл нөгөө хүүхдэд одоо ямар нэгэн аюул учир болохгүй байх. За энэ ийм хоёр ч та. За одоо хэдүүлээ энийг нэг нүд байгаа. За энэ нүдэн дээр би анхандаа нөгөө нэг дөнгөж сурч байхдаа алдаа хийсэн. Ямар алдаа хийсэн гэвэл би зөвхөн 100 ширхгийг захиалцсан байхгүй. Тэгсэн чинь яг нөгөө Google нэгж байгаа үед нүд маань Google-д ихэнхдээ 8 юм 8 биш 10 юм 12 мм-ийн нүд айгүй хөөрхөн таардаг. Бусдууд нь жижигдэд идэг. Жижигэн нүдтэй болоод идэг. Том нүдтэй байх тусмаа хөөрхөн харагддаг Google. Зүгээр яг
утасны нөгөө нэг юу гэдэг лээ дэлхүүрээ оосор нэгж байгаа ч юм уу эсвэл жижиг нөгөө цүнхэн доосор хийдэж штэ тэг хөөрхөн цүнхэн тоглоом зүүдэг ч юм уу эсвэл бүр жижиг амтан нэхэхэд юм уу энэ тийм жижигхэн одоо заагс махс ч нэг тийм үү тий жижигхэн нүдтэй амтан жижигхэн тоглоом нэхэхэд бол ийм жижигхэн нүд хэрэг болно. Кукл нэгж байгаа үед бол юу бараг хэрэг болдоггүй. Тэгэхээр та нар нэх гэж байгаа би юу нэхэд сурах гэж байгаа вэ гэдгээс шалтгаалаад нүдээ бас сонгож авах нь штэ. Хятадын дэлгүүрээс би ер нь ингээл куклер дагныг гэх юм бол ер нь бол нэг 10-12 мм. Би ерөөсөө юмнаас л оролдож үзье гэвэл ингээд 100 ширхтээ авчдаг. За зүгээр яг нөгөө тоглоом нэгж байгаа үед нэг хамар хэрэг болдیں۔ Тий яг ийм одоо баавга нэгж яхад нохоо нэгж яхад ч гэдэг юм хамар хэрэг болно. Хөөгөлтэн дээр бол тийм байхгүй шүү дээ. Зүгээр л нэгчдэг. Тэгэхээр энэ юун дээр зүүн дээр сайн анхаараа. За тэгээ би айлын боломжоор та нарт зааж өгье. Та нар ч гэсэн хичээгээд хэдүүлээ хөөрхөн тоглоом нэхэж сурыг. Энэ маань бас л нэг хөөрхөн одоо юу гэдгийг те сэтгэл санаа тайвшруулдаг нэг гэдгээр дараа нэгцэн күглээ хараад хөөрхөн игдэх хүрээд те хүн чинь баярлдаг. Ер нь бол ямар нэгэн гар урлал хийж явах явцад хүн ер нь уурлна гэж байдгүй шүү дээ тий. Ер нь аль болохоор айгүй хөөрхөн тайван. Дараа нь хийгээд дуусныхаа дараа тэрийг хараад сэтгэл санаа тайвширна, баярлна. Хөөхөд одоо ингээд тэрвэрээд унтж яхад эсвэл хөөхөд бариад хийсэн тоглоом, нэгсэн тоглоом бариад явж яхад айгүйх тийм тааламжтай сэтгэл төрдөг. Тэгэхээр энэ та нарт энэ 100 би бас нэг юм шинэ миний төлөвлөгөө болвол энийг та нарт энэ тоглоом нэхийг зааж өгөх байсан. Тэгээд дараагийн хичээлээс эхлээд тоглоомоо нэхэж эхлэе. Гэхдээ мэдээж би анх удаага нэгж байгаа учраас анх удаага нэгж байгаа биш. Анх удаага ингэж бичлэг оруулж байгаа учраас заримдаа нөгөө нэг голоо ололгүй нөгөө тийш яваад өгсөн л байгаа харагдана лээ тий. Гэхдээ нөгөө эн чинь нэгэнд нэгцэн болохоор эргээд хөвж болохгүй. Тэ ингээд нэг аюултай юм тэр үлээ хөвчгөр утсан мөх олчдээ штэ. Тэгэхээр нэгэн талаа нэхэл өнгөрцөн юм чи хөөх гэхээр одоо хайран байна тий. Тийм болохоор заримдаа нэг тийм бичлэгний алдаа малдаа гарах юм уу? Тийм байвал намайг болов нэгийг хатуу битгий шөөмжлээрээ эхний юмнууд дандаа алдаатай байдаг. Би айгүй хичээсэн. Гэхдээ зарим юм дээр би сая төрүүчээ 2 бичлэг харж байхад бол аваа хөрхөн голоо явж ийсэн яадаг чинь баруун тийшээ хазаагаа явцсан чи хүн тэг голоосоо гараад жоохоо явцсан. Иймэрхүү юмнууд зөндөө харагдчихил. Тэгээ буцаад засах гэхээр нөгөө нэгсэн юм хөөх болчих гээд тэгээ болчлоо. Тэгээ та нар намайг одоо юу гэдэг ойлгоод тэгээд бичлэгээ үзээрэй. За бүгдэнд нь амжилт. Тэгээ хэдүүлээ хөөрхөн Google нэхэж сурцгаая. За өнөөдөртөө баяр таа.